юм хийх ямар сайхан бэ, ард түмтэйг байх ямар сайхан бэ гэдгийг тэнд мэдэж тэр Монголын ард түмний сэтгэл намайг татаж босгосон. Тэгээд киноны хааны элтэн дээр зогсчихсан болсон хүсэл биелэлтэй. 2024 оны 9 сард Эрхмэн манайтай уулзаад манай Эрхмэн битэрчээс олон сайхан уран бүтээлд хамтарсан миний хоёр програм сайхан жижигэн гол дүр тоглосон. Тэгээд хоёлаа ярьж хаад кино яриад тэгээ энэ киноныхаа сэдвийг яриад олж таасуу. Энэ бол олж шүү гэдэг. Яг нь энэ дээр зүгээр нэг зүйлийг хэлгээд би сүүлийн үед тийм энергийн чиглэлийн сурлууд хийж байгаа. Бодгоорс зүйл гэж миний ишлэгс арман бэ хийх сэтгэлийн тухай маш гоё роман гэж боддог. Дөнгөж хэвлэгдээд одоо 5-6 жил болж байгаа юм шиг үзэж амжаагүй. Номуудад үзвэл сайхан баг. Шаргагийн гэж үжигүй 3 дахь нь галбанга. Тэгэхээр би яг үүндээ та нартай адилхан энэ кино огт үзээгүй. Одоо анх удаа өөрөө үзэх гэж сэтгэл их догдож байна. Ядангуяа ийм цаг хугацаанд ийм сэтгэл догдлын араас үзэхээр их сайхан юм байна. Хүн баярлдаг л да. Баяртай өдөр хүнд байдаг. Энэ шиг баяртай өдрийг би санахгүй. Зөндөөс жижиг кино цагаатаа нийлдэг зогсчихл байсан. Надад их бүх юм утгуучртай юм шиг санагддаг. Тэгээд би ганцхан юм та нартай хэлье. Би сая тэнд байх хугацаанд ном хүртэл бичсэн. Энерхийн тухай. Ер нь бол их тийм янз янзын бодогддог юм байлээ. Тэгээд энэ манай тав хүндээ манай уран бүтээлч хөргөж байгаа кино бол зүгээр хүн амьдрал биднэрт байдаг л энгийн зүйл энд өгүүлэгдэнэ. Зарим хүн мэдээж шүүж магадгүй. А гэхдээ тэр нь өөрөө ертөнц юм аа. Тэр нь өөрөө энерхүү юм аа гэдгийг дуурах гэж оролцсон. Энэ манай киноны гол зүйл. Бурхан багш 8 хоттой нэг хот нь галбанга тэр хотороо нэрсэн үзэгдсэн шоу байдаг. Дандаа газрын сайхныг бэлгшээж алтан далайн дэвж үйдэг. Тэгтэл бидний зүгээр ингээд амьдрал сугаа биеиндээ сайхан сэтгэл хайрлаж байгаа ч юм уу дэм өгч байгаа тэр утга учир тэнгэртэйгээ шоу хүртэл байцгадаг юм байна. Тийм учраас бид энэнгүй динжи сэтгэлтэй байцгаая. Би авгаатайгаа суугаад аваагаас хүүхд тарах чи ертөнцийн байхгүй юу? Өө яг гоо тэгээд би тэр хүүхдтэр болсон явах донж болохгүй. Ачцээд болох чи ертөнцийн юм байхгүй юу? Тэгэхээр тэр ертөнцийн юм гэдэг нь их ойрхон байдаг юм а бидэнд. Бидний харьцаа, бидний сэтгэл, бидний хандлагатай байдаг. Тийм учраас энэ киног би ертөнцийн байх гэж галбанга гэж нэр өгсөн. Утга учир нь бол тийм домгийн шоу гэдэг таавахад нь Бурхан багш 8 хотын нэг нь хийжсэн том шоу. Тэгэхээр энэ яагаад гэвэл энэ энергийн тухай. Их сайхан би нэг ч үзээгүй гэхдээ би тандаж байна. Монгол ялдартай хөгжмөн зохиолж ирсэн байна. Сайхан зурглаач тавсан байна. Сайхан жүжигч тавсан байна. Би сайн болсон гэдэгт итгэж байна. Хоёрдугаар тэгээд мэдээж хэрэг энерхий. Одоо ийм сайхан дүрийн үтээс хүмүүс бол тэр зохиолыг өөрийнхөө өнцгөөс харж ондоо болгосод байх. Би энэ юусоо гомдохгүй. Тэгтээ зүгээр таа хүмүүс үз. И та нарт их ойрхон ердийн үйл явдал шүү. Тэгэхээр тэнийг өөр дээрээ болгоод энерхүүдээ болгоод бодоод тэндээс нэг жаргал юм уу ямар нэгэн таашаал өртөөд энэ ертөнцийн юм даа гэж бодож тайлбарвал бидний тав хүндээ илэрхийлж байгаа бүтээлийн зорилго гарчлаа. Тэнгэрийн шуурдыг ажиллах. Бид тэнгэр баярт амьдрах хэрэгтэй шүү. Тэнгэр баярт өөрөөр хийх хэрэгтэй байх хэрэгтэй шүү. Баярлалаа та бүхэнд.